Google газрын зургийн тусламжтай бид дэлхийн үнцэг боломжтой байх олон янзын сонирхолтой газруудыг дээрээс нь харж олдог. Гэвч эдгээр сонирхолтой газруудын дунд тайлбарлахад хэцүү нууцлаг газрууд байдгаас гадна улс орны нууцад ордог объектууд ч байдаг талаар өнөөдрийн бичлэгээр үзүүлэх болно. Нууц арал 2012 онд Австралийн судлаачид номхон даасан өмнөд хэсэгт байх урд өмнө хаач бүртгүүлж байгаагүй нэгэн арлыг Google Maps дээрээс олж харжээ. Тус арал 58.8 км² газар нутагтай арал байлаа. Судлаачид тэр арлыг Sandy арал гэж нэр өгсөн бөгөөд Google-ийн газрын зурагт энэ нэрээр тэмдэглэсэн юм. Арал Нью Каледони арлуудаас баруун хойд хэсэгт хойноос урагшаа сунаж тогтсон байдалтай байрлаж байлаа. Арлыг анзаарсан 2012 оныхоо 11-р сард судлаачид уг арал дээр ирэхэд арал гээд байх зүйл байхгүй номхон даасан усал тэднийг өгтөн авсан байна. Арал яг л усан доогоор орчсон мэт юу ч байхгүй байсан гэжээ. Судлаачид яг юу болсонг ойлгоогүй ч янз бүрийн таамаглалууд дэвшүүлсэн байна. Тэд анхнаасаа зүгээр арал биш, далайд асгарсан бодисын бөөгнөрлийг л арал гэж харсан байх гэсэн бол эсвэл гастуусын лав их хэмжээгээр хөвж яваад бөөгнөрлж үүсгэж сансрын зураг дээр бас арал шиг харагдсан байх гэв. Харин зарим нь энэ төр хугацаанд тэнд байсан нууц цэргийн бааз гэж бас санал дэвшүүлсэн байдаг. Цэргийн бааз. Нууц цэргийн бааз гэснээс дэхэд хүн очиж босохгүй ч агаараас сансрын зурагнаас харж босох олон тооны нууц баазууд байдаг гэжээ. Тэдний нэг нь Америк нэгдсэн улсад байх Davis Mountain гэдэг агаарын бааз юм. Энд ажиллагаанаас гашин цэргийн онгот сөнөөгч онгоцнуудыг авчирдаг байна. Та бүхэн ч гэсэн энэ онгоцнуудын оршуулгын газрыг дэлгэц дээр харуулж байгаа солилцлыг Google Maps-д оруулснаар харж болно. Энд маш олон домогт онгоцнууд зэврэн сүүлчийн өдрүүдэд өнгөрүүлж байдаг. Уг бааз дээр зөвхөн янз бүрийн сөнөөгч онгоцоос гадна сансрын хөлгүүдийн хэсгүүд ч байдаг ба нийтдээ 1000 ширхэг онгоцны хэсгүүд нийт $35 тэрбум үнэтэйг ч гээгддэг. Хятадын говьцол. Хятадын богцолд бас нууцлаг нэгэн хээ угалзыг газрын зураг сонирхогчид олджээ. Энэ хээ угалзыг санагдуулсан дөрвс зөв хэлбэртэй тор шиг зураг юм. Уг зургийн дарал үүслийг тайлбарлахад маш хэцүү байгаач иймтэг шилбэртэй хээ хүний гараар бүтсэн байх боломжтой. Гэхдээ бас хэмжээм дайхшуулж байгаа нь 33 км² хэмжээтэй гэхээр бас хэтэрхий том байгаа юм. Хамгийн боломжтой таамаглал бол энэ радио долгионд дамжуулах антен өндрөөс ингэж харагдаж байна гэжээ. Гэхдээ энэ нь ердөө таамаглал бөгөөд антен гэхэд бас хажиргалтай хойз. Атомын цахилгаан станц. Франц улсад байх Маркуз гэдэг атомын цахилгаан станц. Уран болон плутоны нөөц ихээр агуулгдсан энэ атомын станц Францда томоохондоо орох атомын объект үлээ. Одоо үед энэ станц цацаж тэтгэгт хаягдлын асуудалд илүү анхааран ажиллаж байгаа гэв. Гэхдээ та Google Maps дээр атомын станцыг олоод очивол Google газрын зургийг бүхэлдэн бүрсэлгэсэн нууцлсан байдаг. 2011 онд энд бага хэмжээний онцлог гарч нэг хүн өгсөн гэдэг бөгөөд үүнээс нь болж зургийг бүсэлгэсэн гэж үзэх хүмүүс байдагч. Энэ нь үнэн хэрэгтээ ердөө станцын аюулгүй байдлын үүднээс хийсэн гэдэг нь ойлгомжтой. Бас нэг нь нууц бааз. Америк нэгдсэн улсад байдаг Майкл агаарын бааз. Юта мужийн эдгүүцүүлд ойрын хот сууринаас хэдэн зуун километрт аслагдсан Майкл агаарын баазны сансрын зургуудаас олж харж олсон. Агаарын бааз бүхэлдээ биш ч гэсэн яг төв хэсгийг нь нууцлсан байдаг. Майкл агаарын бааз Dagway Proving Ground гэдэг газар байрладаг ба энд дэлхийн 2 дугаар дайны үед нууц биологийн болон химийн зэвсгийн туршилт хийж байсан гэдгээр мөн онцлогтой. Тэгэхээр баазын энэ хэсэгт юу ч байлаа гэсэн Америк нэгдсэн улсын засгийн газар Google-с энэ хэсгийг нууцлахыг хүссэнд гайхах зүйл үгүй. Нидерландын батлан хамгаалах юм. Нидерланд улсын зүрхэн хэсэгт байх Ede гэдэг хотод хэд хэдэн цэргийн нууц байгууламжууд байдаг. Тэнд мөн Нидерландын батлан хамгаалах яамны зарим объектууд байдаг гэдэг бөгөөд энэ газар тэрчигтэй Google Maps дээр бүсэлгэж нууцлагдсан байна. Галландын хааны ордон. Бас нэг Нидерланд улстай холбоотой зүйл байгаа нь энэ удаа Дааса эрэг дээр байх Нордвик гэдэг хотод очицгоё. Тэнд жирийн нэг байшингуудын дунд хэсэг газрыг юу ч ойлгомжгүй болгон бүсэлгэж нууцлсан байгаа нь хааны орднуудын нэг нь гэжээ. Гэхдээ агараас авсан зургийг харж болохгүй ч хэрвээ Google Street View гээд дэрэгдээс нь харах юм бол нөгөө нууцлсан хэсэг нь бүгд харагдаж байгаа нь хөвгөлтэй юм. Тэд энэ хэсгийг мартсан уу эсвэл зүгээр хажуугаас нь харах, дээрээс нь харах хоёр тийм ялгаатай гэж үзсэн үү мэдхгүй. Тэгэхдээ томборсон гудамжны фото зургуудаас харахад тэнд ямар ч ордон байхгүй. Зүгээр л байшингууд байх нь бас хачирхалтай. HAARP гэдэг нь High Frequency Active Auroral Research Program гэдэг үгсийн тоогшоос бөгөөд Аляскийн ой дунд байдаг дэлхийн агаар мандлыг судалдаг програм юм.
Google Maps тэдний судалгааны байрлал тэр чигтээ нууцлсан байгаа нь олон хүний анхаарлыг татдаг байна. Жирийн судалгааны байгаас үгэж яагаад хамаг юмаа тэгж нууцлсан бэ гэжээ. Ер нь хайпыг агаар мандал судалдаггүй. Үнэн дээр зэвсэгдэж таамагладаг хүмүүс байдаг нь Google Maps-ийн энэ баримт уг таамаглалыг улам санамсартай болгодог байна. Америк нэгдсэн улс болон Мексикийн хэл. Маш олон тооны хүмүүс өдөр бүрж Мексикийн талаас Америк нэгдсэн улс руу хууль бусаар хэл нэтгэхээр оролддог. Тэдний энэ хууль бус үйл ажиллагаанд Google Maps тус хүрэхгүй гэд хэл орчмын бүсийг Photoshop-оор өөрчилсөн байна. Google-ийн ажилчид голыг ойлгомжгүй нэг бол гол босгоод хууль бусаар хэл зөрчигчдийг албаар төөрөгдүүлэх гэж ингэсэн гэжээ. Мөн энэ хавийн газар нутаг хууль бусаар хар тамхи нэвтрүүлдэг хэсэг бөгөөд тэднийг ч гэсэн аль болох боломжоор төөрөлдүүлэх зорилготой байна. Аврах том хавч. Английн Vestables гэдэг хотын далайн эрэг дээр байх аврах том хавчны дүрсийг хүмүүс Google Maps дээрээс харсан байна. Энэ зураг тэр даруй олон тооны интернет хэрэглэгчдийн анхаарлыг татсан юм. Тус хавчийг Crabzilla гэж Godzilla-г дуурайлган нэрлсэн. Хавчийг агаараа сэмжгээд 15 м гарны өргөнтэй байсан нь бүр хачинч. Энэ нь үнэ хэрэгтээ яг юу байсанг одоо хэрн хүмүүс ойлгоогүй байна. Нууцлаг пирамид. Пирамидууд гэхэр зөвхөн Египтэд байдаг гэж та бодож байна уу? Тэгэхдээ эрдэмтдээс өөр ямар ч хүн оршин суудаггүй Антарктид төвд пирамид байгааг Google Maps-ийн тусламжтайгаар мөн олсон байна. Сансраас авсан зураг дээр байх энэ зүйл яг пирамид мөн эсэхтэр хүмүүс одог болч маргацсаар байдаг гэжээ. Зарим нэг нь энэ зүгээр ийм хэлбэртэй уус гэдэг бол зарим нь өөр соёл иргэншлийн бодит нотлохоч гэж ятгдаг. Нацист германчууд хүртэл Антарктидыг сонирхож байсан нь тэд үүнээс ахуулаад илүү их зүйлс мэдэж байсантай холбоотой гэж үздэг. Бас нэг Антарктидтай холбоотой зүйл байгаа нь Мөсөн твийг Өвнөд Америктэй холбож байсан газрын нууц. Энэ зургаар харахад хоёр төв яг холбоотой байж байхад нь эхт үед хажуугаас нь ямар нэгэн том сожирчим уурж мөргөд газрыг нь хажуу тийш нь босгоод төрчихсөн мэт харагдаж байна. Эсвэл зүгээр ийм тогтцтой газар юм болов уу? Google Maps дээр байх ийм санамжтай газруудыг хайдаг олон тооны хүмүүс дэлхийд даяар байдаг. Жишээ нь нэгэн Канада эмэгтэй чихвч зүүсэн Индиан гэрийн дүрсийг олсон нь сонирхолтой байгаа биз? Эмгэгтэй тун азтай тохиолдолч гэж хэлж болно. Зарим хүмүүс удаан хугацаагаар хайсан ч юу ч сонирхолтой зүйл олж чаддаггүй байна. Хэрвээ Google Maps шагаагаад юу ч олоогүй бол өөрөө ямар нэг юм бүтээгээд алга босгоос нь өмнө Google Maps сансраас зургийг нь аваад Map-та ашиглаасаа гэд залбирч олдог байх юм. Жишээ нь Орегоны их сургуулийн оюутнууд Firefox-ийн 2 дахь хувилбар гарсан тохиолдуулсан тариалангийн талбай дээр Firefox-ийн логог хийж түүнийг нь Google Maps дарж оруулснаар одоо та доорх сажиглалтаар энэ бүтээлийг харж байна. Энэ лого 67 метрийн өргөнтэй гэдэг. Танд өнөөдрийн бичлэг сонирхолтой байсан гэж найдаа. Бичлэг таалагдсан бол лайк дараад сувыг манд дагаарай.